За энэ асуудал дээр өмнөх дарга нарын санал гэдгийг бол ойлгож байна. Энийг одоо гант төмөрсөд шинээр гаргаж ирээд явуулаад байгаа ажил бол биш ээ гэдгийг маш сайн ойлголоо. Гэхдээ бид нар одоо хит нэг талдаа гадаад худалдаа хийгээд одоо нэг талаас хамааралтай байгааг одоо болиулах гэдэг нь гэдгийг бас ойлгож байна. Гэхдээ дотоодын үйлдвэрлэл эрхлээд байгаа аж ахуй нэгжүүдэд бас үгүй ичихвэ гэж бас болгоомжлолоо. Тэгээ ажлын хэсгийн бүрэлдэхүүний сая сонслоо дандаа дарга нар байна. Дандаа дарга нар. Уг нь бол наа чин дарга нар биш одоо яг нөгөө дотоодын аж ахуй нэгжүүдэнд орж ир суугаад биднэрт ийм ач холбогдолтой, ийм үр дүнтэй, ийм ажлын байр нэмэгдэж, ийм валютын орлого олох гээд байгаа учраас бид нэр та бүхэн энийг хилэлцээ дэмжиж өгөөч гэсэн бол илүү үр дүнтэй байх болоо гэж бас бодож байгаа. Гурил дээр жишээлхэд нь чин Улаанбуудаан татварыг тэглэлэгдэхтэй холбоотойгоор баахан хэрүүлэл үүсэл тэгээд одоо байх ойлгомжгүй байтал дотоодын аж ахуй нэгжүүд нь хохирцсон юм шиг ойлголттой болол хоцорсон. Тэгээ бас нэг жишээ нь одоо энэ өндөгний бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд маш их хэмжээний зээл аваад хөрөнгө оруулалт хийгээд тоног төхөөрөмжөө сайжруулаад дотоодын одоо энэ хэрэгцээг хангая гэдэг энэ үйл ажиллагаа руу чиглэлээ явж байгаа гэдгийг бас одоо дарга нар бас хараараа гэж бодож байгаа. Тэгээ хөдөө яг малчтын гар дээр бол одоо хавар болж ин хавар ноолуурын цагаар нэг хэдэн төгрөг очдог. Намар ядалгааны үеэр мал махны үеэр нэг хэдэн төгрөг очдог гэсэн одоо бол аль аль нь очихоо байжлаа. Тэгэхээр малчтын гар дээр яг эцсийн дүндээ хизээ яаж мөнгө очих вэ гэдэг дээр бас нэг тодорхой хариулт байна уу? Одоо уг нь чинь арь ширтэй холбоотой бүтээгдэхүүнийг гаргана гэдэг арь ширээр яг юу хийгээд хэдийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэдэн төгрөгийн орлого болоод байгаа юм бэ? Хэдээс хэд болж өсөх гээд байгаа юм бэ гэдэг дээр бас яг тоочны хариулт хэрэгтэй байна. Бид нар одоо энэ чинь экспорт, импорт, гадаад дотоод худалдаа гэж яриад байгаа малчтад бол ойлгомжтой асуудал очихгүй байгаа. Энэ хэдэн нэр томьёоч малчтын чихэнд бол очиж наалдахгүй. Яг хэдэн төгрөгийн орлоготой болох вэ гэдэг дээр л асуулт хариулт хэрэгтэй байна. Тэгээ энэ дотоодын аж ахуй нэгжүүдэд дотоодод үйлдвэрлэж чадаад байгаа одоо энэ үйлдвэрлэлийг эрхлэгч нарт ямар үр дүнд хүрэх вэ гэж сүүн бүтээгдэхүүн мах арь шир яг хизээ гарах. Одоо бол жишээлхэд гарахгүй байгаа. Тэгээ энэ гараад хизээ малчтын гар дээр мөнгө очих вэ гэдэг дээр тодорхой хариулт өгөөч. За инквайр сайд хариулъя. Тэр Улаанбуудаа гурил үйлдвэрлэгч нар түн цохилт болох уу гэж байна. За экспорт аж ахуй дээр яаж нэмэгдэх юм бэ гэж байна. Тэгээд саяын Цогтбаатар гишүүний асуусан зүйлүүдтэй. Тэр экспорт аж ахуйд хэр нэмэгдэх юм бэ гэдэг тэр бүр нэг тодорхой тоонууд гишүүд нь хэд байгаа шүү. За экспортоос эхлэе. За экспорт үндсэндээ $980 сая хүрсэн 24 оны гүйцэтгэл. Ноолуур уран бүтээгдэхүүн $404 сая давсан. Махан бүтээгдэхүүн $300 сая давсан. За бусад нь арь шир, дайвар бүтээгдэхүүн, үр тариа, тосны ургамлын экспорт. Тэгэхээр салбарын экспорт доктортой өсөж байгаа. Сүүлийн 10 жил тасралтгүй өсөж байгаа. Нэг. За ямар бодлогоор малчтад мөнгө очих вэ гэж. Нэгдүгээрт ноолуур, хоёрдугаарт мах, гуравдугаарт одоо бусад түүхийд үнцэнд оруулах. За энэ бодлогын хүрээнд улсын их хурлаас баталсан цагаан алт, атрийн дөрөв, хүнсний хувьсгал, шинэ хоршоо энэ дөрвөн бодлого дөрүүлээ энд чиглэж байгаа. Түүхэд бэлтгэм нийлүүлж байгаа малчтаа хөдөлмөрөөр нь хоршиж үйлдвэрүүдтэй нь холбоё. Үйлдвэрүүд нь боловсруулалтынхаа төвшинг сайжруулж, экспортын чигээр хэмжээтэй чадвараа нэмэгдүүлье. За ноолуурын тухайд өнөөдөр Монгол улсад ноолуураа бид 100% угаах, за мөн 100% самнах хүчин чадлыг суурилуулж туссан. Одоо угаасан ноолуурыг зөвхөн экспортлж байсан бол энэ жилээс эхлээд 100% самсан ноолуураа экспортлё гэж байна. За энэ угаах самнахын хооронд багаар бодоход 500-аас 700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг Монгол татвар цалин Монгол улсын аж ахуй нэгжүүдэд орлого болж үлдэнэ. Буюу бид эцсийн бүтээгдэхүүн боловсруулах төвшин дугаал төгсөж гэнэ гэсэн үг. За ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийх төвшин 20% байгаа. Утасны 20%-тай. Эцсийн бүтээгдэхүүн сүлжээ 20%-тай. За энийгээ 40-оос 50% төрөх нь дараагийн зорилт. Ноолуурын $404 сая экспортыг бид нар энэ бодлогоо тууштай хэрэгжүүлж чадвал ойрын хугацаанд $1 тэрбум экспорт хийх чадах бодиттой байгаа. Үйлдвэрлэлийн чадах суусан энэ цагаан алт хөтөлбөрийн хүрээнд
үйлдвэрүүд маань дэмжлэг аваад хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрлэлээ өргөтгөж байна. Хоёрдугаар энэ бодлоготой холбоотойгоо ноолор унж байгаа яриад байгаа үгүй. Яг дэлхийн эдийн засаг өөрөө тарифын том энэ худалдааны өрнөж байгаа дайнтай холбоотойгоор хаана амаргүй байна. Харин би дотоод боловсруулах чадвараа нэмсэнтэй холбоотойгоор ноолорын үнийг доктортой барьж чадж байгаа. Үндсэндээ 103 аймгийн ноолор үндсэндээ 90% худалдаа авалт хийгээд дуусч байна. Одоо төвийн бүс рүү шилжиж байна. 103 аймгийн ноолор 150-160 мянган дээр худалдан авалт хийгдээд ардан гарч байна. За хоёрдугаарт урд талаас бид нар байнга мэдээ авч байгаа. Монгол улс ноолорын 50% хангаж байгаа. Мөн урд хөрш маань бас тэр хувьтай байгаа. Цагаа нэмж аваад байгаа. Инкер сайдын микрофоныг 1 минутаар сонгоё. Урд талд мөн ноолор гараад ноолорын үн тодорхойгүй байдалд болоод олон үйлдвэрүүд хаалгаа ураад бас хүнд байгаа. Ягаад гэвэл урд хөрш маань өөрөө яг худалдааны дайны гол тарифын зөрчилдөөнд орцсон. Тодорхойгүй байдлыг үүсчихсэн. Тэгэхээр бид энэ бодлогоо өөрчилчихөөр ноолор өсөөд хуучин болно гэж ийм гинэнгээр бодож болохгүй шүү. Харин үндэсний үйлдвэрүүдээ энэ чадваржуулаад баталгаажуулаад урагшламаар байна. За Евроаз эдийн засгийн хэлцээртэй холбоотойгоор сайн талч бий, муу талч бий. Сайн тал нь бол бид 200 сая хүн амтай томоохон зах зээлд хойд цэрүүн бүсийн зах зээлд манай уламж малаачун гаралтай түүхийд хөнгөн хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн экспортлох орон зай эрс нэмэгдэнэ. Нөгөө талаар эдгээр орнууд маань хөдөө аж ахуйн хөгжил сайтай орнууд өргөн хэрэглээний бараа хүнсэн дээр нэлээд одоо хангалт хэрэглээний түвшинд нэлээд нэмэгдэнэ, хямдарна. Бид харин дотооддоо хийж чадж байгаа хүнсний усгал бодлогын хүрээнд хийсэн гол нэрийн 19 нэр төрлийн бараагаа хамгаалах шаардлага байгаа. Тэгээ энэ хамгаалтын бодлого Одоо малчтад ноолор үнгүй байна гэдэг ойлголт байна. Одоо малчтад ноолор худалдах гэхээр худалдаж авахгүй байгааг та одоо өөрөө сая газар дээр нар хангад очихдаа харсаа. За тэгэхээр малчтад мөнгө очиж байгаа бол бидний ч цэц булаалдаж гоё одоо юм онлайн ч юм уу танин мэдхэн шин чанартай асуудлууд бол ярихгүй. Тэгээс нөгөө тарифын нөлөөнөөс болоод урд хятадд ноолорын аж ахуйн нэгжүүд бол тодорхойгүй үйлдвэрлэлээ зогсоогоод байна гэж яриад байгаа. Бид нэр ноолорын зах зээл дээр дэлхийд 50% тоглогч гэж яриад байгаа. Тэгээд байхад яагаад ноолор тэгвэл яагаад Монголд унаад байгаа. Эцсийн байдлаар одоо ноолорч унаад байна. Тэгээ ноолор одоо жишээлхэд энэ жил үнд хүрч чадахгүйгээр малчтад гар дээр мөнгө очиж чадахгүй бол та хариуцлага хүлээх үү? За нэгдүгээр засгийн газар улсын их хурлын баталсан төсвийн хүрээнд улсын их хурлын баталсан бодлогын хэрэгжүүлж байгаа. Цагаан алт хөтөлбөрийн гол зорилго бол мал аж ахуйн гаралтай түүхэд арьс шир ноос ноолорынхаа үйлдвэрлэлийн төвшинг нэмэгдүүл гэдэг даалгавар та бүгд өгсөн. Тэр хүрээнд бид нар ноолорынхаа боловсруулалтын төвшинг сайжруулах ажил хийгдэж байна. Энэ ажил хийснээр ноолорын үнийн уналтыг бид нар харьцангуй бага давж байна. Түрүүн хэллээ 103 аймгийн ноолор 90%-тай 150-160 мянга борлоо дуусч байна. Одоо төвийн бүс эхэлж байна. Хангай болон баруун бүсийн ноолор болоогүй. Ноолуур дээр үндэсний үйлдвэрүүд холбогдох хөнгөлөлтөд зээл аваад худалдан авалтаа хийж байна. Энд ярих биш имэйлд ороод харах хэрэгтэй. Өнөөдөр аймаг бүс малны чанар ширхэг микронтой холбоотойгоор өөр үнэтэй байна. 120-160 мянга дээр үн хэлбэлжиж байна. Чи нэг угаасан ноолорыг хорих нүггүй юу гээл тэгэл хөвсгөлийн тэр давж эхлэегүй л байл.